Ардчилсан намын 6 7 дугаар их хурлаас гарсан шийдвэрийн дагуу намын дарга бүх гишүүдээс сонгосон ардчилсан өдгөө үндэсний бодлогын хорооны гишүүд аймаг нийслэл дүүргийн намын дарга нар намын хорооны гишүүдээ бүх гишүүдээс сонгохоор ажиллаж байгаа лээ. Үүнийг ардчилсан намын дарга Эрдэнэ шинжиллийн 2 дахь давлага хэмээн онож хэлсэн юм. Энэхүү шинжиллийн хүрээнд Уранга аймгийн ардчилсан намын даргын сонгуульд Батмөнхийн их баяр Ламзавын Инхбат нар өрсөлдөж байна. Тэд хамтдаа Уян сумын ардчилсан намын гишүүд дэмжигчдтэйгээ уулзалт зохион байгуулсан байна. Ардчилсан намын шинтгэлийн хүрээнд бид нэр ардчилсан намын шат чадныхаа сонгуулийн үйл ажиллагааг бүх сумдаараа ингээд тойроод хийгээ явж байгаа. За үндэсний бодлогын хорооны гишүүд, аймгийн намын хорооны гишүүдээ сонгох, аймгийн намын даргаыг сонгох, сумын намын анхчны нэгж сумын намын даргаыг сонгох. Энэ сонгуулийн үйл ажиллагаа бол сонгуулийн сурчлагын үйл ажиллагаа явагдаж байгаа. За бид нар өнөөдөр 11 сумын дээр ирээд ингээд намын гишүүдтэй уулзаад явж байна. За тэгээд яг гишүүдийн оролцооны хувьд бол энэ сүүлийн 2-3 хоногт бол зарцуудын байдал бас их нөлөөлж байна. Тэгээд хөдөөнөөс ирж энэ юунд сурталчилгааны үйл ажиллагаанд оролцох тал дээр болж байгаа хүчит тусгалтай талаар хөгжлөний нарахгүй энэ зарцуудын байдал үнэхээр хүнд байна. Одоо говийн сумтар явхад хүнд байлаа. Одоо хангай сум бүрл хүнд байна. Тэгээд тиймэрхүү байдалтай байна. Ер нь бол намын гишүүд идэх оролцоо бол маш сайн байна. Яагаад гэвэл одоо бид намын энэ шинтгэлийн хөтөлбөрийн хамгийн гол цөм нь болохоор юу вэ гэвэл бид гишүүдээсээ бүх асуудлаа шийдвэрлэдэг болж байгаа. Манай намын дүрм ч ийм болж шинжлэгдэж байгаа. Тийм учраас гишүүд маань тулгамдж байгаа асуудлаа шат чадны сонгуульд нэр дэвшиж байгаа асуудлаа ярилцах. Тэгээд эднэртэй санал хүсэлтээ тавих гээд халуун дулаагаар амьсгалт болж байна. Тийм учраас бид нэг чигтээ харж чадж байгаа, нэг зорилгоор тулгуурлаж чадж байгаа. Тэр зорилгынхоо төлөө яваад хамтраад ажиллахын сэтгэл дүүрэн байгаа, итгэл дүүрэн байгаа учраас л энэ намын дарга төвшээд намынхаа бодлогын нам болохын төлөө ажиллах зорилготой аймгийн намын даргад төвшээд мөрөг хөтөлбөрөөр танилцуулж явж байна. За намын даргад нэр дэвшиж байгаа гол учир бол үнэхээр одоо 21 аймгаас бараг Өвөр хангай аймгийн иргэдийн оролдоо ялалт байгуулж үзээгүй ганц аймаг болоод байна. Тэгээ би намын анхчны байгууллагаас намын анхчны намын байгууллагын даргын хувьд мөн одоо олон ялалтууд авчирсан энэ туршлагаа бас аймгийнхаа намын үйл ажиллагаанд хуваалцъя, гишүүдтэйгээ хамтарч бас эцэст улс төрийн намын зорилго болоод шат чадны сонгуульд ялалт байгуулахад ялалтын төлөө бас гишүүдтэйгээ хамгийн гол нь одоо гишүүдээ сонсож хамтын шийдвэр гаргадаг. Дээр нь одоо намынхаа бас гишүүдийн ив нэгдийг хангасан ийм нам болохын төлөө зорж одоо энэ намын дарагт нэр дэвшээд явж байна. Тэгээд гишүүдтэй бүх одоо Уранга аймгийнхаа бүх сумын гишүүд намын гишүүдтэйгээ уулзаад явж байгаа. Тэгээд гишүүдийн хамгийн гол одоо хэлж байгаа юм юу гэвэл дотоод одоо ив нэгдэл гишүүд одоо нэг зорилгын төлөө ив нэгдэлтэй байхыг л одоо захиж ингэж хэлж байна. Тэгээд энэ ив нэгдлийг ч гэсэн хангасан одоо ийм хүчтэй, ив нэгдэлтэй, бодлоготой юм аймгийн нам болгохын төлөө өөрийнхөө бүх одоо туршлага, мэдлэг, чадвар бүх нөөц болцоонд ажиллаад гэж бодож байна. Намын даргын сонгуул одоо нөгөө үндэсний зөвлөлтөх анхчны сонгуулиуд бүгд явагдаж байгаа юм байна. Тэгэхээр одоо энэ манай намын журмын нөхөд энэ намын сайхан гишүүд маань энэ шатны сонгуул бүх юмдаа идэвхтэй сайхан оролцоод одоо л энэ цаг мөчтөл жинхэнэ дарга, жинхэнэ намын хорооны гишүүд бүх юм зөв сонгоод ирэх юм бол 2020 онд нам маань одоо хуучин яаж ялж байсан яг тэргээрээ ялж гарч ирмээр байна. Энэ намын шинжилэл бол зөв зүйтэй. Тий. Одоо энэ намын шинжилэл намын шинжилсэн хууль дүрм энэ юмныхаа дагуу сонгуулиуд маань одоо зөвхөн ийм журмаар явж гин гэдэг бол ерөнхийдөө бол намын шинжилэл бол зөв зохион байгуулалттай юм болов уу гэж бодож шүү дээ. Аймгийн намын дарагт нэр дэвшигч Инхбат их баярын одоо танилцуулгатай танилцлаа. Одоо өөрсдөө мөрөг хөтөлбөртэй танилцлаа. Энэ нь бол ард иргэдийнхээ дундаас одоо санал авч ингэж нэр дэвшиж байгааг нь би маш их зүйтэй гэж бодож байна. Хуучин бол одоо аймгийн нам хорооны гишүүдээс гардаг байсан бол одоо иргэдээс авдаг болсон би бас их маш баяртай сайшаатай ажил байна. Энэ одоо шинжилсэн дүрмээр бол ингэж явах нь зөв юм аа гэж бодож байна. Түүнчлэн үндэсний бодлогын хороо болон намын хороодын гишүүдийг сонгох сонгуульд давхар явж байна. Сонгуулийн санал хураалт 4-р сарын 2-ны өдөр орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдана. Ардчилсан намын дотоод сонгуул зохион байгуулах хорооноос нийт гишүүдтэй хандаж сонгуульд идэвхтэй оролцож бүх гишүүдээрээ асуудлаа шийдүүлдэг. Бүх гишүүдийнхээ оролцоо хангах шинжилгээ ажилдаа идэвхтэй байхыг уриаллаа.